Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За стовчлаар манайха энийг бүр таг марчиж мартаж шүү байх тэ. Үндсэн ядан дээр кино оруулах гэж мөнгөж байх зураа орхитуулсан байна. Яста уучлаарай. Одоо сүүлийн 2 партаг ялс оруулна. Окей? Амлж байна. Араас нь слов хацааныг бас яриад өгье л да. Та нар харин наад лайк нэг л дургу дараад байгаа шүү. Заваа амтд. Хой. Тий. Чи Далж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. За манай Эд Адлин хоёр эцэст нь нэг юм оршуулгын газар биш гэрийнхээ секс саунд дээр тухтай наргагүй бөмбөрнүүд хэл гэтэл аль байж та. What the fuck? Эд биш байдаг яасан өөй. Мо бяцхан садар муужгаа. Гэн онгор зэрэлчаа. Дайхтар. Ийм л байсан бол өгснээ хийж Эдийн гэрлэх санал зөвшөөрдөг байна та. Нөгөө залуунч чи үнэхээр сайн оцолдох юм аа. Хаана ингэж сурсан юм бэ гэхэд Адил. Би ч сэтгэл зүрх царай зүсэрэж хотын охин. Би тамхи татна үнэ уун завхаар нь. Энэ хот надад хэтэрхий багтан чам шиг орон нутгийг хүч ойлгохгүй л дээ. Би бусдаас онцгой би гэр цэвэрлэж хүүхэд харах гэж төрөөгүй. Гээд адтай жалуудын ялагдчихгүй ялгуун шиг юм ярихт нь залуу өөр хүмүүстэй явуулдахад л энэ хот чамд багдаад байгаа биз. Хүмүүс чамайг Эдтэй явуулдаад байгаа гэж хийж л байлээ. Чи намайг уураад байгаа юм уу? Гэтэл охин үгүй би чамайг хуураагүй. Гэхдээ хуурсан чи яа тий. Чи миний найз залуу малуу биш зүгээр нэг body count байж ганц ойртуулсан юу гэж бодов. Эд бол миний сайн найз, эрэгтэй эмэгтэй сайн найз гэж байдیں۔ Энэ бол хотын соёл. Би угаасаа хот явах гэж байгаа. Тэнд ажлын ярилцлаганд орно гэж хэлээд тэндээсээ гараад Эд дээр ирнэ. Тэгсэн Эд бүр хойш тоож шинжилгээгүй хоол соёлтой наргагүй гавлын ясаар хийсэн аягандаа хийсэн лайвцууснаа. Намайг ойлгох хүнтэй байх сайхан юм аа. Хоёулаа суухан үний юм чи одоо хүүхдээ. Гэт Аделин руу жижирхэд охин хүй no. Эди би бэлэн биш байна. Би чи баг онгон хүн. Чи намайг гэрлэх хүртлээ өөрийнхөө биеийг хадгалж байгаа гэж бодож. Тэглэж би одоо хэрхий яаж сайн гэрээ эзэгтэй болох вэ гэдэг сургалтанд суух хэвээр. Гэт бултаад гарна да. За энэ сургалтаа Аделин унгаас мангар дургүй. Ээж нь хүчээр сайн эзэгтэй болоод хажуудхаа өөртөө тогтоо гэсэнд охин чадахгүй. Би ямар зарц юм уу? Би угаасаа эндээс чинь зайлна гэхэд ээж нь зайл гэсэн юм байлээ хөрх. Аделин ч надад одоохондоо мөнгө алга. Танай төр толгой орогчий гэсэнд ээж нь тэгвэл миний үгээр байх гээд дуртай дургүй явж байгаа нь энэ юм байна. Тэнд баахан гэрээ авгаанаар хоол хийж идэл сайхан гоёыг нь магтаж лавж хоолойрын ховжи базнаа. Энэ сургалтыг явуулж байгаа Адамс гих хадагтай одоо хэдүүлээ лаа хийц сурнаа. Гээл тосонд нь лааны голоо дүрээл аваал байж байхад гинтэл Аделин вау, гоёма. Өшөө урт бүтэн болгож болох уу? Миний суур тим метр гээл. Ярэг гоё 2 дугаар сүг рүү оруулахад их чин. Гү чи яасан даварсан харч цацаг бай. Анхнаасаа л энэ бүхэд дургүй байсан. Одоо битгий янз үсээд байгаараа ой. Гэхэд Аделин харин ч бүх тэнэглийг чи ойлгох гэж хичээлээ. Үнэ минь хүчирхийлэгч хүүтэй худалч байж олонний өмнө шилдэг гэрээ эзэгтэй шиг жүжээ шаагаад гэсэнд ихч. Зайл. Миний гэрээс чи тамд очнаа гэж хашгиртал. Аха тэгнь. Тэнд очиод хүүгийн чин гэр орныг янзалж өгнө. Бас би чиний оршуулган дээр чи инех болно гэд гараад явна. Удалгүй хөрхийг тэнгэртээ дэвшиж ажил явдал дээр Аделин часулаан өнгийн хувцас хүмүүс ч гэсэн инээгээ сууж байдаг шүү. Хар хиламтай ярын хүүхэн байжээ. Өөр жижиг шарах юм бол өгж бодсон чи ёо. За тэгээд тэндээсээ гараад Эдтэй уулзаж баахан хоол авч өгөөл тэрэнд Нью-Йорк руу явах гэж байгаагаа хэлэндэ. Тэнд ажилд орно, вижитэй хамт ажиллана. Чи хаяа надтай уулзахаар ирж болно. Эсвэл тэнд арьс мах боловсруулах үйлдвэрт ажил яг чиний хобби сонирхол гэхэд Эд ч явах шин жалгуу. Тэгээд тэрэнд хүүсээ солиулаад од болсон Кристиний зургийг үзүүлж чиш тэнд очиод од болж болно штэ гэсэн Эд тэрний зургуудыг харж бүлдгээ цааш нь нууж муугаал тайган болохыг л хүсэж байгаа юм шиг байгаа юм. Ингээ тэндээсээ гарч Аделины гэрт нь хөргөж өгөх байсан ч Эд би чамайг гэрлүүгээ авч явна. Чи хот руу зүгтаанч гэж байхгүй шүү. Би чамайг гэрлүүгээ авч яваад хүүхэд хийн. Гэсэн Аделин алуулчих үедээ гэж айхасаа илүү
Хүүхэд гэсэн үгнээс айж чи намайг секс дээр хитрхи их шахаад байна. Би чинь ялахаар ааштай. Би заавал эргэж ирнэ. Харин чи намайг байхгүй хойгоор өөрийгөө аргалж бай. Гэд оршуулгын газар руу явж энэ шинээрээ байгаа. Гэснээ Адамс гэд нэг авгаан цогцыг зааж ухалцаж өгөөд намайг ирэл хантай надтайгаа загас надуулаад байж гинтэ. Бүүзэгт. Нэг дугуйны өрөөсөн тэрэг гэдэг бүр энэ яг тохирч байдаг үг байна энэ хоёр эргүүд. Маргааш нь Аделийн үеэлдээ би хэрэгж ирэхгүй чи намайг сүүлийн удаа харж байна гэхэд үеэл нь ээд яах юм гэсэн. Ээд чинь найз охин олж өгсөн. Гэд явахдаа "Ох нэрэ чи минь над дээр ирнэ гэж бодоод хэрэггүй шүү. Чи хотод нийцэхгүй." гэд яваад өгнө. Баахан том шааж ирсэн ч байхгүй. Байсан мөнгөөрөө дөнгөвлийн хүйдэнд халаалт устулан байхгүй өрөөнд ороод тэсгэл алдарч доош бууж эзэн авгаад "Эхээ би яг хөлтөө төгчвөл танаа өрөөнд шүглээд лайв болж мэдэн шүү" гэхэд ихч чи ята юу хуцаад байгаа. Эн чин том хот халаалтаа өрөөнд ормор байгаа ус мөнгө өг эсвэл гараад би үнэлж мөнгө олж ир гэсэн хатуу үг хэлнэ. Харин энэ хооронд Эд Адамсын цогцыг хирээнд тавиад тэрнтэй яриа өдөж хөгжмөрлөлт тоглож яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг худлаа үнэн наан оршилж явж байгаа л алгуурхан ойртож бандгийн тайлал мордоодхондоо. За тэгээд энэ хэсэгт нөгөө хүүртэйгээ үүлэн борооны ажил хийх тул та нар зүгээр төсөөлчих заяа. Үзүүлчил бас яг ганц удаг шаана. Харлаа зүгээр. Сүү сайлаа өргөчсөн Эдид үнэхээр гоё байсан бол тоо энэ далдаал царай зүсэн шингэрээстэй. Маргааш Аделийн өөрийн биширдэг гэмтэргийн газрын зураг тавьдаг алдар зурагч Виштэй уулзж "Таны туслах болъё" гэхэд чи ч одоо яас их захиа занаа бичдэг хүүхэд вэ? Чам шиг юмнууд угаасаа чадахчгүй. Өмнө нь миний туслах байсан охин бойлчод хамаг бүтээлийг минь будаа болгосон. Гэтэл охин "Хаа дүн тийхгүй би цогц хүүр мөрөнд маш дуртай няцарсан толгой гоё штэ. Би тань тарсан зураг үзүүлье." Гэд Эдийн алаад янзлсан цогцсны зургийг үзүүлэхэд Виж "Пицтай ямар новшин вэ? Эдгээр чин дандаа үхрийн махны зураг байна. Тэгэлээ чамд ямар ч ав ясаалаа. Өдөөний охин минь ахаа захаа битгий бичиж лайв болоорой" гэсэнд ууралсан Аделийн "Энэ бүхэн үнэн. Та ч одоо хараад мэддэг юм уу? Би авьяастай за" гэхэд чам шиг имэйлийн балаа галзуу хүүхнүүдээс банднаар элдв өвч аваад үлдтий. Ингээд тэрнийг орхин гарна. Ингээд оройн хотын охин болох төлөвлөгөөнд бүлгүүцсэн Аделийн хүйтэн өрөөндөө уйлж нулимсны хүртэл хөлдөхөд стресстэй байсан охин доош буун байрны заавгаагаас мөнгө авъя. Би явлаа гэхэд "Мөнгө чи өгөж гэж байхгүй шүү. Түү юм аа. Намайг халаад аваарай" гэхэд нь галзуу Аделийн яахвд. Нөгөө хөгшин ажмаг дүүр нүдгүү балбаж гудлын өсгөгөөр толгоор нь цоо хатад зогсоор байгаад бараг алаад карманд нь байсан мөнгөний аваад зогтно. Хин чирнэ явж Эдигээс дутхгүй итгээд өгөө юу аа. Гайгуугаа. Энэ үеэр Эд гэртээ Илса гэх нөгөө нацист эмэгтэй комик номыг уншиж байна. Тэрний хийсэн зүйлийн төлөө шоронд хийж ширээн дээр хүний арьс, яс, эрхтнэр хийсэн бүх зүйлийг байршуулж хэдин хялгасыг нь хусч шүүхээр оруулж "Та гэмбурууга хүлэн зөвшөөрч байна уу?" гэхэд "Би гэмбуруугүй" гэж зүтгэн шүүхрлыг дормжлоод ялаа нэмүүлчээд өрөөндөө орилж уйлж инээж бас зүгээр байхгүй заримдаа харгал зэгчийг нь бавсаар байгаад жирэмсэн болчихно. Энэ бүхнийг уншаад Эд нүдэндээ төсөөлж Адам садагтай хүүртэй ахин бузар үйлийг хийх болно. Өнөө том ярьж бүлд үсрээд байсан хүүхэн чи аргагүй ирэхэд гэртээ ирлээ. Оройн ээж нь хоол хийгээ тэрнийг идэхээр бууж ирэхэд "Би чамайг ирнэ гэж бодоагүй" гэхэд "Чи бас тэгж бодсон. Ажилд орох гэсэн чи тэр намайг авсангүй. Авьяасгүй гэсэн. Энэ үнэхээр муухай байсан" гэд уйлахад ээж нь "Энэ авьяасгүй байдал, чиний бүтэл бүгд үнэн. Дээрээс нь ямар ч эмэгтэй хүний ур чадваргүй гаж байдал чинь магадгүй надаас болсон байх. Би ч тэр үе залуу байж чамайг олсноо мэдээ золбуулахын тулд шатнаас үсэрч тоо шатыг мөргөд маш хүчтэй өвдсөн. Магадгүй тэр шат чиний толгойг сөрхөж чи иймэрхүү эргүү болцсон байх. Тэгэхээр байна. Чамд амьдралдаа ганц зөвлөгөө өгөхөд чиний ийм тэнийг гаж байдлыг твчих нөхөр хурдан олоодох. Чи мөнхийн залуу байхгүй. Ийм арчаагүй байж хүчрэхэг эмэгтэй. Насаараа ганц бие байна энэ төр гэж мөрөөдөөч хэрэггүй. Хөрсөн дээрээ буу гэж хатуухан үг хэлэхэд шууд л Эд дээр явж очиод үнсэлцэж өнгөлцөж байгаад хийх гэсэн чинь Эдийн хүүртэй нөхцөөр байгаад Аделинд "Чиний муужгаа хэтэрхэд улаан байна. Тийм болохоор би хийж чадахгүй" гэснээр мань хоёр амьд хүн аргатай гихчээр Аделинийг хүүтэн мөстө усанд оруулж байгаа л бавлцахаар зэхэж байгаагаар 5 дугаар анги маань дууссан. За дараагийн анги. Эдид алуулдаг барилгын материалын эзэн эмэгтэй амьдралыг харуулж буйгаар эхэлнэ. Тэрнийг алуулахаас хэдхэн хоногийн өмнө хүүн ирээд "Ээж, та талархлын баярын орой зоог хийж болох уу? Аавыг амьд байхад бас X байхад хийдэг байсан шиг. Надад найз охинч байхгүй. Байгаан таал байна. Би талархлын баяраар хийх зүйлтэй байх гэж ажилдаг" гэхт ээж нь хүүгээ өрөвдөж дараа 7 хоногт болох талархлын баярын оройн зоогийг хамт барихаар болоод бөөн баяр болно. Тэрнийг алуулдаг өдрийн үдээс хойш хүүн аглагч мөрдөгчтэйгөө хамт ээжийнхээ дэлгүүр дээр очисон. Ээж нь байдгүй.
Газ нь байхгүй, мөнгөний хуу хамчихсан. Хан дээр цус үсэрсэн байлаа. Хүүч ээжигээ үгсэн гэдэгт итгэхгүй. Миний ээж бол төмөршгөл эмэгтэй. Баргийн хулгай цаадах их чинь цааш нь харуулж дөнгөхгүй. Магадгүй нэг хулгайч орж ирж дээр нь хийх гэж угаад фейлдээд ээж цааш нь харуулсан байх. Энтэр гэж байгаад арын өрөөнд ортол лаан дөнгөж унтрах бөгөөд ширээн дээр 2 хундаг дарс, 2 сэндвич бас ээтэд гэсэн бэлэг байхыг хараад шууд л тэрнийг ирлүү хөдлөн. Гэрт нь очисон ээд байдгүй. Яваад ортол улаанчлуудын хогийн цэг цаашаа байхаас гадна хаа сайгүй ирвэхэ. Гэрийн нэгжтэл хөхний толгоогоор хийсэн бүс, арьсаар хийсэн гэрлийн бүрхүүл эмэгтэй хүний дээд доод талын арьсыг өвчөөд яг л хувцас шиг тохоод нүүрний арьснуудыг нь маск шиг эгнүүлсэн. Амруудыг нь тасалснаас гадна галтгонд нь хүний зүрхийг гал дээр буцалгаж доор нь эмэгтэй хүний гидсийг гаргасан байхыг хараад мань хоёр нэмэлт хүч дуудана. Ингээд хэрэг мандаж баахан цагтаа нар ирж нэгжлэг хийлээ. Хүүч ээжинд байхгүй тэр хашир хүн эндээс олдоо göмч амьд байгаа гэж өөрийгөө тавьшруулна. Харин цагтаа нар нүд халтрам зүйлсийг олсоор л байлаа. Арьсан дэвсгэртэй сандал, хүний уруулаар хөшигний татагч хийсэн эмэгтэй хүмүүсийн муужгааны арьснуудыг хайрцагт хийж хатаасан байх ба нэг нь шинэ байгааг анзаарна. Тэгээд хүү гэнтхэн сарвчийг шалгаагүйгээд гүйж очиж шалгахар болно. Энэ үед ээд ирэх бөгөөд юу ч болоогүй юм шиг. Гү та нарын дүлээгээ хийж авъя юм. Гэхэд тэрнийг тал талаас нь барьж авахад ахлах мөрдөгчгүй. Чи одоо ямар новшоо хийцэн бэ? Гэд зам давхад хүү ээжийнхээ толгойгүй голоороо хөрөөдүүлж доошоо харж хөлүүлсэн цогцыг хараад сүнсэн тэнэж одон ухаан болортон унана. Ээдич би гүтгүүлчих. Би юу ч хийгээгүй. Би зүгээр л бялуу идмээр байна. Ээжтэйгээ ярмаар байна гэж уйлж унчихад ахлагч ээж чинь үхээд удаж байна. Гэж байтал ээжигээ алуулсан залуу ирээд хэдэнтэй 5 салаа амсуултал ээд яалаа гэж вэ? Хоёулаа сайхан харилцаатай үздэй. Тэр гэж. Энэ хэрэг олон нийтэд ил болж улс орон даяар бөөн сенсац болно. Аделийн оршуулгын газар болцдог гаж охиноор дуудуулж жижигхэн хотдооч ад үзэгдэж гадуур хагдана. Хамгийн өрөвдөлтэй нь ээдийн гэрээс олдсон биеийн хэсэг бүрийг цуглуулж барилгын дэлгүүрийн эзэн эмэгтэй цогцыг хүүгийнх нь хүсэлтээр тааруулж гаргаж өгөхөөр задлан шинжээч нар өдөр шөнөгүй ажиллана. Харин олонний анхаарал өртсөндөө Аделийн бараг баяртай байгаа юм биш үү? Уруу хамаа бодож сэтгүүлчдэд яриа өгөөл тэгснэ. Энд виш байгаа юу? Энтерхтэй. Би ээдтэй үерхэж байгаагүй зөвхөн найзууд байсан. Би ч бас тэрний гэрээс олдсон зүйлсийн талаар сонсоод цочирдсан. Би хүн алхтан тусалж байгаагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Харин би гэрэл зурагт дуртай. Бас авьяастай. Энэ талаар асуух зүйл байвал асуугаарай. Гайс гэж шаантай. За ингээд ээдийг байцаах боллоо. Чиний гэрээс бараг 200 хүний ээд эрэхтэн олдсон. Гэхэд ээд юу вэ? Үгүй тийм зүйл байхгүй. Та нар буруу ойлгосон байх. Энэ зүгээр хобби. Би хүн алаагүй, амлж гинэ. Би хоршуулгын газар очиж хүмүүсийг ухаж гаргадаг болохоос биш алж байгаагүй. Гэхэд манай цагдаагийн ээжийг яаж байгаа юм? Чи бас хөршүүдтэйгээ алсан хүнийхээ махыг хувааж иддэг байсан мэт. Гэхэд ээд за надад нэг мэрэгэн санаа байна. Та үнэн худлыг шалгадаг тестээр намайг оруулж болно. Гэснээр тэрнийг оруулаад барилгын дэлгүүрийн эзэн эмэгтэйг алсан уу? Мэрийг алсан уу? Хоёр анчинг алсан уу? Жоржог алсан уу? Ахыгаа алсан уу гэхэд бүгдд нь үгүй гэж хариулахад тест тэрнийг үннээ хэлж байна гэж зааж байх нь тэр. Цагдаагийн туслах хүү ээжигээ оршуулад сэтгэл санаа тавгүй байхад Аделийн гэдэг мэдрэл эмэгчин гүйж очсон. Би чөлөөд сэтгүүлж байгаа мах уу? Ээжийнхээ цогцыг тийм байдалтай байхыг харах ямар байсан бэ? Гэж таг асуулт асуун нурсан балгас шиг сэтгэлийг нь өндөж байтал ахалх нь Аделинийг хөөж явуулаад талархлын баярын өдөр гэртээ залуу гөрнө. Ингээд талархлын баярын уламжлалт зоог болох цацагт хяруулаа зүсхээр жижиг гар хөрөө гаргаж эрийг харсан залууд ээжийнх нь хөрөөдүүлсэн цогц нүдэнд нь харагдаж сэтгэл нь тавгүрхнэ. Тэрэ маш ачиж байгаа байхгүй юу? Тэгэл цааш нь нүдэнд нь ээд хөрөө бариад ээжийг нь бялуу лугуу адил зүсж байгаа нь харагдсанаар 6 дугаар анги инхүү дуустгаа. За дараагийн партиг нэр удахгүй оруулнаа. Окей, амлж гинэ. Та нар лайк, subscribe харамлаад байлгүй дараад өгөөрэй, окей? Дараагийн парт хүртэл түр баяртай.